Сайн байцгаана уу үзэгчдээ. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань хөөрхөн дадал хаяг дээр контент бүтээгч анх хоёр миний биеэр цааш үргэлжилж байна. За энэ удаагийн зөвлөгөөний цагаараа та бүхэндээ бас нэгэн хэрэгтэй мэдээллийг бэлтгэсэн байгаа. Тэр маань юу вэ гэхээр идэвхтэй орц найрлагын тухай ярилцах байгаа. За та бүхэн маань гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг сонгохдоо аль эсвэл гоо сайхны зөвлөгөө авахдаа арьсандаа зөвлөгөө авахдаа идэвхтэй орц найрлага гэдэг сэдвийг маш олон удаа сонсч байсан байх гэж бодож байна. Тэгвэл тэр идэвхтэй орц найрлага гэж тэр олон орцнууд дундаас яг юугаараа ялгараад байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За active ingredient буюу идэвхтэй орц найрлага гэдэг нь хэрэглэгчдийн хүсэл зорилго яг арьсанд нь тулгарч байгаа тэрхүү асуудлыг шийдэх зорилготой цөөхөн хэдэн орц найрлагыг бол хилдэг байгаа. Жишээ нь та арьсандаа чийгшүүлэх үйлчлэгийг дийлэнхтэй авахыг хүсэж ивэл эсвэл гэрэлтүүлэх аль эсвэл хөгшрөлтийн эсрэг үйлчлэгийг авахыг хүсэж ивэл яг тэр зөв рүүгээ хандсан орц найрлагыг сонгож байгаа маань өөрөө идэвхтэй орц найрлагыг хилж өгж байгаа юм. За гисэн хэдий ч арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн орц найрлаганд энэхүү идэвхтэй орц найрлага дийлэнхтэй нэг ихээр ордоггүй. Бидний сайн мэддэгчлэн орц найрлагыг аргаш нь эргүүлээд харах юм бол эхний 6 орц найрлага бол 90% бүрдүүлдэг бол үлдсэн хэдэн орц найрлага бол 10% бүрдүүлдэг ч гэсэндээ тэр 10% дунд нь таны арьсны асуудлыг шийдэх орц найрлага байдаг байгаа. За жишээ нь та арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгох гэж ороод би арьсандаа чийгшүүлэх бүтээгдэхүүнийг авмаар байна гэж хэлээд тухайн худалдааны зөвлөх нь танд бүтээгдэхүүн зөвлөж өгсөн байвал та одоо тэрхүү бүтээгдэхүүнүүдэд аргаш нь харуулад орц найрлагын хэсгийг хараад үзээрэй. Тэгэх юм бол тэрхүү орц найрлагын дунд чинь таны гэрэлтүүлэх буюу та арьсныхаа өнгийг жигдрүүлэхийг хүсэж байна гэж бүтээгдэхүүн авсан бол тэр орц найрлагын дунд витамин С ч юм уу эсвэл ниасинамид буюу витамин B3 аль эсвэл альфа арбутин хэмээх орц найрлагууд бол багтсан байдаг. Эдгээр орц найрлагууд маань өөрөө арьсны өнгийг жигдрүүлэх буюу цайруулах үйлчилгээтэй байдаг. За харин та чийгшүүлэх бүтээгдэхүүнийг сонгож авсан бол арийнхаа орц найрлаганаас энэхүү орц найрлага байгаа эсэхийг нь бас шалгаад үзээрэй. Үүнд гиалуроны хүчил, мөн глицерин, мөн пантенол хэмээх орц найрлагууд хэрвээ орсон байх юм бол энэхүү орц найрлагнууд таны яг тэрхүү чийгшүүлэх үйлчилгээ авмаар байна гэсэн шаардлагыг тань хангаж өгч чадах юм аа. За тэгвэл таны арьс нэлээ эмзэг эсвэл батг гардаг асуудалтай байж болно тийм үү? Тэгвэл та тэрхүү асуудлаа шийдэхийн тулд тайвшруулах үйлчилгээтэй орц найрлагатай бүтээгдэхүүн сонгож авсан байж болно. Хэрвээ тэр бүтээгдэхүүн дундтай нь Centella Asiatica буюу бара өвстэй эсвэл алоe vera мөн алантоин хэмээх орц найрлагууд орсон байх юм бол энэхүү орц найрлага таны тэрхүү асуудлыг шийдвэрлэж өгөх боломжтой байдаг байгаа. За харин та хөгшрөлтийн эсрэг буюу anti-aging бүтээгдэхүүнүүд сонгож авсан бол яг ямар орц найрлагыг түлхүү идэвхтэй орц найрлагыг харах вэ гэхлээр үүнд ретинол, пептид, коллаген, аденозин хэмээх энэхүү орц найрлага орсон байх юм бол хөгшрөлтийн эсрэг үйлчлэгийг үзүүлж чадах нэ гэж та ойлгож болно. За харин та батганы эсрэг буюу батганд нөлөөлөх, сайнаар нөлөөлөх үйлчлэгээтэй орц найрлагыг хайж авах юм бол тэр дундаа салицилик acid, T3 эсвэл зинк хэмээх орц найрлагатай бүтээгдэхүүнийг сонгох юм бол батганы тань асуудлыг тань шийдэж өгөх боломжтой байгаа. За харин таны арьс өвөл болохоор нэлээд жоохон хуурашаад байдаг ч гэдэм үү. Аль эсвэл зун болохоор гялаагаад маш ихээр тос ялгараад байдаг. Ерөөсөө арьсны хамгаалалтын таны тэрхүү барьер буюу тэрхүү хамгаалалтын бүрхүүл тань гэмтсэн гэж бодож явах юм бол та ceramide эсвэл fatty acid буюу тослог хүчлүүд орсон орц найрлагуудыг сонгож өгөх юм бол тэрхүү асуудлыг тань шийдэж өгч чадах байгаа шүү. Тэгвэл таны яг тэрхүү хэрэгцээнд тань тулгуурласан хамгийн сайнаар нөлөөлдөг идэвхтэй орц найрлагуудыг голчлон би танд зөвлөх гэж байна. Анхаарлаа хандуулаарай. За энэ дундаа чийгшүүлэх орц найрлагыг сонгож авах гэж байгаа бол чийгшүүлэх үйлчлэгийг авахыг хүсэж байвал хамгийн ихээр үйлчлэгээ сайн өгдөг active ingredients буюу идэвхтэй орц найрлага бол гиалуроны хүчил болон глицерин байх ёстой. Тэгэхээр та энэхүү хоёр орц найрлага тухайн бүтээгдэхүүний яг орц найрлагын аль хавцаа байна? Дээгүүр байна уу, дундуур байна уу гэдгийг нь хараад хэрвээ дунд болон дээгүүр байх юм бол энэхүү бүтээгдэхүүн миний арьсанд маш сайнаар чийг өгөх боломжтой байна гэж ойлгоод тэрхүү бүтээгдэхүүнээ сонгож авах боломжтой гэсэн үг. За харин хөгшрөлтийн эсрэг орц найрлага маш олон байгаа шүү дээ тий. Коллаген, ретинол, дээрэс нь аденозин хэмээх орц найрлага. Тэгвэл тэр дундаасаа хамгийн сайн үр дүнтэй байдаг нь аль нь юм бэ гэж та бодож иж магадгүй. Тэгвэл ретинол мөн дээрэс нь коллаген байгаа. За өмнөх дугаарууд дээр би мөн хэлсэн коллагеныг арьс арчилгаанд бол хэрэглэхэд маш жоохон төвөгтэй орц найрлага. Яагаад вэ гэхээр молекулын хэмжээ маш бүдүүн учраас арьсны гүн рүү очиходоо бол маш удаан хугацаа шаарддаг. Тийм учраас та молекулын хэмжээ нь хамгийн жижиг даалттайгаас нь сонгож авч хэрэглээрэй гэж зөвлөх нь. Харин ретинолыг та хэрэглэхдээ маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ерөнхийдөө оройны арьс арчилгаандаа хэрэглэнэ. Хэрвээ шаардлагатай тохиолдолд өглөөний арьс арчилгаандаа ретинол хэмээх орц найрлагыг хэрэглэж авах юм бол дараа нь нарны хамгаалтаа маш сайн хийж өгөөрэй гэж зөвлөнө.
За харин зуны улиралч гэдэг юм уу, аль эсвэл өвлийн улиралч гэсэндээ нар бол хаасайгүй байгаа. Тийм болохоор бидний арьс бол байнгын ямар нэгэн нөхцөлч гэдэг юм уу, эсвэл нөсөө толб гэдэг асуудлууд маш ихээр үүсчээдэг. Тэгвэл тэрхүү асуудал гэрэлтүүлэх тэрхүү асуудалд маань яг ямар active ingredients буюу идэвхтэй орц найрлага нөлөөлдөг вэ гэхлээр бидний хамгийн сайн мэддэгчлэн витамин С байгаа. Витамин С-г та дотроосоо болон гаднаасаа хэрглэж болно. За дээрэс нь витамин С маань өөрөө L-ascorbic acid буюу цэвэр хүчил гэж байгаа. Цэвэр витамин С-ний хүчил аль эсвэл дайвар буюу цэцэрганы тосноос гаргаж авдаг гэдэг юм уу те маш зөөлөн хувьтай витамин С-нүүд байгаа. Тэгэхээр та өөрийнхөө арьсны таны арьс витамин С хүлээж авахд хэр их барьер буюу арьсны хоригтой сайн байна гэдгээсээ шалтгаалаад цэврийг хэрэглэх үү дайврыг хэрэглэх үү гэдгээ бас сонгож өгөх хэрэгтэй. Хэрвээ хамгийн анх удаа дөнгөж эхлээд витамин С хэрэглэж байвал таныг би бол дайвраас нь эхлээд хэрэглээрэй гэж зөвлөнө. За үүний дараагаар бол альфа арбутиныг би бол онцлно. Яагаад гэвэл витамин С болохоор өөрөө яг арьсны гадаргуу дээр нэгэнт үүссэн байгаа нөсөө толбыг бол бүдгрүүлдэг орц найрлага. Харин альфа арбутин маань өөрөө тэр меланин хэмээх тэрхүү нөсөө толбыг үүсгээд байгаа тэрхүү эсийг дунд нь зогсоож өгдөг гэсэн үг, сааруулж өгдөг. Тэгэхээр арьсны гадаргуу дээр гарч ирэхээс нь өмнө нөсөө толбыг маань бууруулж өгдөг гэсэн үг. Нөсөө толб гарах эрсдлийг бууруулж өгнө гэсэн үг. За мөн дээрэс нь ниасинамайдыг бол мартаж болохгүй. Энэ маань өөрөө маш өндөр антиоксидант. Тэгэхээр антиоксидант орсон иймэрхүү идэвхтэй орц найрлагыг бол хизээч арьс арчилгааныхаа орц найрлагаас бол хасч болохгүй байгаа. За мөн арьсны асуудлын мөнхийн том сэдэв бол мэдээж батг байдаг. Тэгэхээр батгтай арьсны асуудалтай хүмүүс ахын бол танд хамгийн томоор зөвлөх, хамгийн ихээр зөвлөх орц найрлага маань юу вэ гэхээр tea tree oil байгаа. Тэгэхээр та tea tree oil-ыг ямар нэгэн бүтээгдэхүүнд бага хэмжээгээр орсон ч юм уу эсвэл бүр юм ойлон цэвэр экстракт буюу ханд маягаар нь ашиглаж болно. Мөн дээрээс нь зинкийг хэрэглэж болно. Зинк маань өөрөө бас батгыг хатаах үйлчилгээтэй байдаг байгаа. За мөн дээрээс нь салицилик acid буюу бидний сайн мэдгчлэн BHA хэмээх орц найрлагыг бол хэрэглэж өгөх хэрэгтэй. Энэ маань өөрөө илүү тослог болон арьсны гадаргуу дээр байгаа тэрхүү нөсөө толбыг бүдгрүүлж өгөх үйлчилгээтэй байгаа. За мөн дээрэс нь эмзэг арьстай хүмүүс байдаг шүү дээ. Ямар нэгэн бүтээгдэхүүнээс харшилдаг ч гэдэг юм уу эсвэл нар салхинд арьс нь маш амархан эмзэгшид улаадаг арьстай хүмүүс байгаа. Тэгвэл тэрхүү арьстай хүмүүст бол зөвлөх хамгийн хэрэгтэй, шаардлагатай, үр дүнтэй орц найрлага гэвэл Centella Asiatica болон Aloe Vera байгаа. За тэгэхээр өнөөдрийн зөвлөгөөний булангаараа арьс арчилгааны сэдвэнд маш томоор тооцогддог active ingredients буюу идэвхтэй орц найрлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө арьсныхаа хэрэгцээндээ зориулаад, тааруулаад гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгоход бол болох нэ. Гоо сайхан болон арьс арчилгааны булангийн маань энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар Inari Солонгосын гоо сайхны брэнд байлаа. Баярлалаа. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байна. Нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай. Баярлалаа. Баяртай.